Фукушимагийн усыг 3 дахь жилдээ далаа тасгаж байна. Японы Фукушима атомын цахилгаан станцын цацраг идэвх бодисоос цэвэрлсэн усыг далаа дасгах ажиллагаа 3 дахь жилдээ үргэлжилж оператор компани 14 дахь үе шатын ажлыг дуусгажээ. Токио Electric Power компани мэдээлснээр 8 дугаар сарын 7-ны өдрөөс эхлэн номхон далайн 7900 орчим тонн ус асгасан байна. Ингэснээр нийтдээ 110,000 орчим тонн ус асгаад байгаа бөгөөд ойр орчмын усанд тритийн хэмжээ хэвэн байна. Хятадын талын цуглуулсан далайн ус болон далайн амьтдын дээжинд ямар нэгэн хэвийн бус үзүүлэлт илрээгүй тул энэ оны 6 дугаар сард Японы далайн бүтээгдэхүүний импортод тавьсан хоригоо цуцлсан билээ. Гэвч Фукушима, Токио зэрэг 10 мужийн бүтээгдэхүүнийг хоригдсан хэвээр байгаа тул Японы тал үлдсэн хязгаарлалтыг аль болох ойрын хугацаанд цуцлуулахыг зорж байна. 2011 онд болсон хүчтэй газар хөдлөлт цунамигийн улмаас гарсан ослын дараа тус станцад реакторын хайлсан түлшийг хөрөхийн тулд өдөрт 70 орчим тонн цацраг идэвхт бодис бүхий усыг хоримтлуулсан юм. Тритээс бусад их бодисыг арилгадаг шингэн боловсруулах системээр цэвэрлсэний дараа бохир усыг саванд хадгалсаар иржээ. Атомын цахилгаан станцын цацраг идэвхт бодисоос цэвэрлсэн усыг далаа дасгах ажиллагаа 2023 оны 8 дугаар сарын 24-нөөс эхэлсэн бөгөөд 2051 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байна. Цэвэрлсэн усыг далаа дасгахаас өмнө Японы аюулгүй байдлын стандартын дагуу 40-ийг харьцах 1 гэсэн харьцаагаар далайн усаар шингэлж байгаа гэжээ.